тосгонд Ким овогтынх, Ли овогтынхтой хөрш зэрэгэлдээ амьдардаг байжээ. Тэдний ам бүлийн тооч адил, ахуй амьдрал нь ч ойролцоог нэ. Харин ганцхан зүйл ялгаатай байсан нь Ким овогтынхан хоорондоо эв түнжин муутай. Ли овогтынхан бол хоорондоо эвсэг, найрсаг, инээдхөөр цалгин амьдарцгаадаг юмсанжээ. Тосгоныхан ч тэр хоёрын аялыг алган дээрээ байгаа юм шиг мэддэг болохоор хэрэлдэж шуугах чимээл гарвал. За нөгөө Ким овогтынхан бас л муудалцчихлаа гэцгээдэг байж гинэ. Харин цангинтал инээлдэх дуу гарвал Ли овогтынхан бас л хөгжилтцгөөж байна гэж ярилцдаг байж гинэ. Тэгтэл нэг өдөр Ким овогтын үхэр тосгоныхны тариан талбайг сэмдэлж үр тариаг нь төвийгээд хайчихж гин шүү. Ким овогт үхэртэн өвс идвэлэхээр толгой дээр уйж орхисон байтал тэднийг анзаараагүй байх хооронд уян алдуурч зүгтэн одожээ. Ким овогтынхан үхрээ арай чүү барьж авч сарвчандан уйж ярихад миний зөв чиний буруу химээлцэн гэр дүүрэн хэрүүл мандхан тэрэ. Энэ ихнэр өглөө үхэртэй ойлгохтойхон шиг өвс идвэлчихсэн бол юу гэж ийм хэрэг мандах вэ? Гэж айдл Ким овогт ихнэрэн загнахад. За хамар дорн юм угааж байж үхрэн алдчихдаг. Наад хоёр ногоо нүд чинь юу харж байдгийг бтэ? Гэж айдл ихнэр нь бэрэн загнаж гинэ. Гэтэл үхрээ өвс чөлөөтэй итгэхээр зөөж уяад байхгүй яасан юм бэ? Гэж бэрн нөхрөн загнатал. Аавал уяаг нь бүх сайн уйчихсан бол юу гэж ийм юм болох вэ? Гэж айдл хүүн эцэгтэн уурлжээ. Ийхүү BBM буруутхан тачхантал хэрэлдэж гарчээ. Тэгтэл Ким овогт. Гойхоо ингэхэд манай хөрш Ли овогтынхан яаж хоорондоо ерөөсөө ингэж ам мөрөхгүй эвтэй найртай байцгаадаг юм болоо гэж гэнэт бодоод гайхахтаа Ли овогтынд очиж гинэ. Тэднийд очиод заахо танаа гэр бүлийнхэн нэг ч удаа хэрүүл хийхгүй яаж эвтэй найртай байдгийг хэлж өгөөч. Манайх гэдэг айл хэрүүлээс өрдөөч салахгүй юм. Өнөөдөр ч бас л бөөн хэрүүл гэж хэлвэлээ Ли овогт. Өнөөдөр тэгээд ямар хэрэгээр хэрэлдэв гэж асуулаа. Үхрийнх нь уяа алдуурч бөө юм болсон тухай хэлтэл Ли овогт инээд алдаж. За тэгвэл манайхан яадгийг сайн хардаа гэхэн тэрэ. Тэгснээ хашаанд уяатай байсан үхрээ албаар тавьж толгод руу хөөж гин. Үхэр нь сул явж байхыг харсан гэрийнхэн бүгдээрээ сандран гүйлдэж очоод барьж авчран хашаанда байснаар нь уяад цугларчээ. Ким овогт. Зята одоо ч эднийхэн ч энэ хэрэгээс болж бөөн хэрүүл үүснэ гэж бодоод харжээ байтал. Тэд хэрэлтэн байтугай бүр чангч дуу гарсангүй гинэ. Тэгтэл Ли овогт. Би үхрэн сайн уяаг үгээс л боллоо да гэж өөрийгөө буруутгахтал. Гүн чинь юу гэсэн үг? Би өглөө ойлгохтой юм идүүлсэн бол үхэр ингэж явахгүй байсан. Бүгд миний буруу гэж эхнэр нь өөрийгөө буруутгах гин. Гэтэл ээжээ таны буруу бишээ. Би л худаг дээр юм угааж байж үхрээ хурдан барьж чадаагүй байхгүй юу? Тэгэхээр миний буруу шүү дээ гэж бэрн хэлбэл. Үгүй дайх. Би өдийн хоолны дараа үхрээ өвстэй талбайд гаргаж уйсансан бол гэж хүүн хэлж гинэ. Ингээд тэдэнд хэрэлдэх шалтак огт гарсангүй. Өөрийн бурууг хүлээн зүтгэцгээж байгаад сүлдэн бүр инээлдэж дуусгаж гинэ. Тэднийг харсан Ким овогт эвтэй найртай гэр бүлийн учрыг ухаарч гоян алгадан баярлан яарн буцсан юм гэдгээ. Эртээ цагт дээдэст болохоор долгондог ядуусыг дорд үздэг аашмууто баяны тухай хошуу цаграгчд хурж гинэ. Удалгүй баяны насны найр болоход хошуу цаграгч хамгийн түрүүнд урж гин. Дэрээр Норх ховдсон өмсөд ганцаараа очиж баяны өмнө урт наслаж удаан жаргах болтугай хэмээн баяр хүргэж гинэ.
Тэгтэл та нар хаалгуудын сайн манахгүй юу хийгээд байгаа юм бэ? Энэ муу гуйлагчинд ганц хундаг дарсагод хурдан хөөж гарга гэж зандарчээ. Захирагч баяныг ингэж хэлнэ гэж мэдэж байсан болохоор шууд л гараад ховцаан сольж барааблагчдаа дагуулan сүртээгч нь баяны дэрлээ. Хашааны хаалгаар орвоогүй юу л баянэр хөл нүцгэн дэгдэн ирээдл захирагч минь ээ та дээшэн мөрл олигтой идэх юм байхгүй ч тавтай зооглож хайрл гэж ирээдл аятал заслаа. Захирагч юм хэлсэнгүй шууд л идээ зоогноос нь авч амруугаа биш ховц руугаан хийж эхэллээ. Ханц руугаа ч хийж гин бүсэндээ ч хавчуулж гинэ. Энэ бүхнийг харж байсан баянэр захирагч минь ээ хоолунд амтгүй байна уу гээд л сандарч гарчээ. Тэгэхээр нь энэ хоолыг би яаж идэх вүлээ дээ? Ёслолын ховцсыг минь дайлж байгаа болохоор ховцсондоо өхөөс яах вэ? Гэж хэлтэл баянэр мэл гайхан ширтэн. Тэгээд захирагч би буруу юм хэлээд байна уу? Энэ хоолыг надад биш миний өмссөн ховцсонд өгч байгаа биз дээ. Гэхэд захирагч минь ээ та юу айлднав? Өчүүхэн би захирагчаан дайлж байгаа болохоос юу гэж ховцс дайлах вүлээ? Гэж баянэр талзасан мушилзлаа. Тэгэхээр захирагч тийм үү? Тэгвэл түрүүн ганц хундаг дарс өгөөд хөөж гаргасан чинь миний өмссөн ховцсыг биш намайг хараад хөөсөн байх нэ гэж хэллээ. Тэгтэл учрыг ухаарсан баяны царай ховхай цайж өөхөх гимхийлэ өршөө хэмээн сүгдэж мөргөн гуйгаад түүнээс хойш дутагдлаан засан бусдад ээлтэй сайхан амьдрсан гэдэг.